За баярлалаа. Энэ үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53-ын 5 дахь хэсэгт энэ үеийн 53-ын 4-т заасан гэрээг натриотер гэрчлүүлнэ гэж заасна гэдэг юм л да. Тэгэхээр би гайхаад байгаа ямар ч гэрээг натриотер гэрчлүүлж болно үсттэй. Натриотер гэрчлүүлсэн нь шүүхэд гомдол гарах хэрэггүй болчлоо гэдэг нь яг ямар учиртай юм бэ? Гэрчлүүлэхгүй байх юм бол шүүхэд гомдол гарах хэрэгтэй байсан юм уу? Яг тэгэхээр альва барьцааны гэрээ чинь натриотер гэрчлүүлээд явдаг энгийн жишг л байгаа л да. Тэгэхээр ягаад тэгэхээр нөгөө натриотер гэрчлүүлэн гутаа эсвэл бид нар шүүхээр явах ёсгүй гэд хуулийн дээр тодорхой бичсэн байсан юм уу? Эсвэл натриотер гэрчлүүлсэн шүүхийн эцсийн одоо нэгсэндээ Монгол Улсын үндсэн хуулийн дээр нэг үг байгаа л да. Тэрний үгүүд шүүхээс өөр ямар ч байгууллага шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй гэдэг. Тэгэхээр бид нэр арай натриотер гэрчлүүлээд ингээд болоо шүүхээр явж болохгүй гэж бичээг үсттэй. Хэрвээ тэгж бичсэн бол бас эвгүй. Тэрнээс биш натриотер гэрчлүүлээд таны хэлж байгаагаар идэвхжүүлсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар натриотер гэрчлүүлээд тэгээд нөгөө шүүхийн эрх нь бол нээлттэй байсан юм гэж байгаа бол тэр бол өөр асуулт болох гээд байна л да. Тэгэхээр натриотер гэрчлүүлсэн нь яахаараа шүүх эрх мэдэл нөлөөлөд байгаа юм бэ? Янз бүрийн гэрээнүүд байдаг. Янз бүрийн гэрээнүүд бүгд л натриотер гэрчлүүлдэг. Зарим нь гэрчлүүлэхгүй ч орох тохиолдол байдаг. Тэгэхээр гэрчлүүлж байгаа нь яахаараа шүүх эрх мэдэл нөлөөлсөн. Энийг маш тодорхой хэлж өгөөч. Ягаад тэгэхээр эргээд би нөгөө их суудлын хуралдаанаар бол улсын хурлын гишүүдийн ярьсан үг хэллийг нотлох баримтын байдлаар үндсэн хуулийн цэцээр авч хэлцдэг юм байлээ. Тэгэхээр би энийг бол бас юу гэдгийг зориуд асуух нь зөв болов уу гэж нэгдүгээрт үзэж байна. Хоёрдугаарт нь яг уу ер нь бол хашааны газрыг барьцаалах нь бол энэ бол газар гэдэг утгаараа өмч гэдэг утгаараа зөвлөдөө. Өмчлөгдсөн газар гэж би ойлгож байгаа шүү дээ. Эзэмших ашиглах гэх бас газрууд байгаа. Зөвхөн өмчлөгдсөн газар. Тэгэхээр өмчийн эзэн өөрийн эд хөрөнгөө бусадтай чөлөөтөө хилцээрхийг эрхэнд яагаад өндлөнгөөс халдаад байгаа нь ойлгомжгүй байна л да. Бидэнд бас тийм бололцоо байгаа юу? Хэрв гэрээгээр гар үсэгт хоёр тал өмчөө өгтөө би заавал шүүхэр одоо шийдүүлнэ гэж. Ламбардан дээр жишээлбэл байдаг л да. Одоо жишээлбэл юу гэдэг нь ламбардан дээр бол яг нэг маягийн гэрээ ичгээд за бараг л одоо ингээд алдтан бараг тэр чигтээ ингээд шингэн шүү гэдэг шиг. Бид нэр тийм тулгсан гэрээ өгөхгүй байгаа үстэй. Жишээлбэл надад газар байлаа гэхэд би нэг хүсвэл за одоо мөнгө төлж чадахгүй бол гэрээний нөхцөл зөрчил үл маргах журмаар очивол очих. Үгүй бол би бас энийг ерөн шүүхээр хандаж бас явах эрхтэй шүү гэдэг эрхэн нээлттэй үстэй. Яг гэрээ чинь сайн дурын үндсэн дээр нээлттэй байдаг. Тэр утгаараа гэрээ байгуулж байгаа тал заавал банк гэхээрээ давуу эрх хэлгэх эрх байхгүй шүү дээ. Өмчийн эзэн давуу эрх хэлэлтэй байхгүй. Тэгэхээр өмчийн эзэн маань мөнгө зээлэх гэж байгаа болохоос юмаа худалдаж байгаа биш. Тэгэхээр зээлж байгаа гэдэг маань бол түр хадгалуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр түр хадгалуулж байгаа тохиолдолд би энийг хэрвээ маргаан гарвал шүүхэд хандна гэсэн эрх ер нь угаасаа энэ хуулийн дээр байгаа юу? Хэрвээ байгаа бол энийг яагаад заавал ингээд шүүх эрх мэдэл нөлөөсөн гэж үзээд байгаа юм бэ? Энэ дээр нэг тодорхой тайлбар өгөөч. Баярлалаа.